Чиний зурагны хувь тавилан. Чамд өдөр бүр маш олон зурус ирдэг байх. Гэхдээ ийм утгатай чад ирвэл яах вэ? Ийм үед чи юу хийх вэ? Зураг явуулах уу? Үгүй гэж үү? Яг зөв. Энэ бол өөрийгөө хамгаалах хамгийн амархан арга. Харин чи өөр шийдвэр гаргавал яах вэ? Зураг явуулчихсан бол яах вэ? Зургийг чинь бусдад илгээхгүй байх. Тийм үү? Бусад хүмүүс зургийг чинь хараасаа гэж бодож гинүү. Харамсалтай нь энийг чи шийдэхгүй. Нөхцөл байдал чиний хяналтаас гарсан. Заримдаа бидний итгэдэг хүмүүс итгэлийг маань алдах нь бий. Чиний итгэж зураг явуулсан хүн найзуудтай зургийг чинь үзүүлж магадгүй. Магадгүй найзууд нь бусад найзууд руугаа илгээнэ. Тэд нар ч гэсэн бусад найзууд руугаа явуулна. Юу гэж хэлэх гээд байгааг минь ойлгосон байх тийм үү? Зурагч нь тарсаар байх боловч хэн зургийг чинь олж харахыг чи мэдэхгүй. Магадгүй дүү чинь, ээж чинь, сургуулийн чинь хүүхдүүд, огт танихгүй нэгэнд хүртэл очиж болно. Зурагч нь хаа хүртэл тарж, хэр удаан интернетэд байршихыг, эсвэл ямар үр дагавар учирч болохыг таамаглах аргагүй. Тиймээс бусад хүмүүс чиний зургийг ашиглах боломж бүү. Илгээхээс өмнө сайн бодоорой. Net Smart цэцэг ор кодсаар зочлон илүү их сураарай. Гэхдээ зурагч нь цахим орчинд тарсан бол энэ чиний буруу биш гэдгийг санаарай. Цахим орчинд тарсан зураг болон бичлэгийг хэрхэн устгуулах талаарх мэдээллийг дээрх холбоосоор аваарай.